За сайн байна уу? Сонон байна. Энэ удаагийн уншлагаар бүгдээрээ та харагдсан байна уу гэдгийг харж үзэх болно. Уншлагаар харах болно. За уншлагаар хүний харагдсан хэсгийг ер нь бол харж болдог. Гэхдээ ихэнх уншлагчид бол энэ сэдвийг харах бол дурггүй гэж би бодож байна. Яагаад гэвэл энэ сэдв ихэвчлэн их айдсыг дагуулдаг, сэтгэл төгшрөө дагуулдаг учраас. Гэхдээ би хийж үзэхээр шийдлээ. Хараалын талаар ямар ч үзрүүд бууж ийн захиус юу гэж хэлдэм байна. За бас тэгээ уншлага дотроо тэр тухайн хараалыгаа яаж зохицуулах вэ? Хэрвээ хараал байгаа бол тэ эсвэл зүгээр л хатаажтай, эсвэл зүгээр л ядраалт гэдэг ч юм уу. Ямар ч иглээсэн танд ямар сөрөг нөлөө байгааг нь харна. Тэрийг харсныхаа дараа яг яаж зохицуулах вэ гэдэг хариултыг нь ч гэсэн харах болноо. За одоо би группүүдэд танилцуулж өгье. Группүүдэд танилцуулсныхаа дараа болохоор хэрэг үнэхээр хараалж чадханд өртсөн, эсвэл зүгээр цагаан хайламд өртсөн болвол ямар шүү арга хэмжээг авах боломжтой вэ гэдэг зааврыг нь би шууд бэлнээр үнгүүгээр яг энэ группэд танилцуулсныхаа дараа хэлж өгье. Тийм ээ. Тэгэхээр группийнхаа танилцуулгыг сонсчоод хариултаа мэдмээр байвал тэндээс нь харга заавраа аваарай гэж зөвлөж байна. За группүүдэд танилцуулъя. Групп номер 1 6-гийн үйл гайхамшиг гэдэг юм үзэр байна. За групп номер 2 халим. За групп номер 3 Oasis. Энэ ч одоо Oasis тийм. Окей. За ийм 3 хүнзэр байна. За хамгийн таалагдсаныхаа сонгоорой. За одоо болохоор би та бүхэнд хараалж чадханд өртсөн болвол яах хэрэгтэй байдаг вэ гэдээ өөрийн судалж олж мэдсэн зүйлсүүдээс хуваалцъя. За хараалж чадханд өртөхгүй байхын тулд ийм арай практик зөвлөгөөнүүд байдаг. За практик зөвлөгөөнүүд гэж байгаа шидийн зөвлөгөө гэж байгаа. За өдөр тутмын энгийн шидийн зөвлөгөө гэж би хуваасан 3 ангилалтай олж мэдсэн зүйлсээ 3 ангилалд хуваачсан байгаа. За практикаас нэхлээ. Практик аргууд нь болохоор дуудуулах. Ийм дуудуулах нь ийм дууны вибрац нь ерөөхдөө ийм сөрөг энергиудыг ингээд тарааж өгдөг гинэ. За дуудуулах байж болно. За бас сүнс мүнстэй эвгүй энергитэй газраар явж явах та гэдэг ч юм уу. Гэхдээ зарим тохиолдолд эвгүй энергитэй газраар дуудуулж явбал эсрэгээрээ сөрөг энергийн анхаарлыг нь татна тийм үү. Тэгэхээр гэр мэрийн энерги жоохон эвгүй санагдаад байвал дуудуулж болох нэ. За энэ зөвлөгөөгтэй хүн болгонд хамаарахгүй. За хоёр дахь нь болохоор өөрийгөө зүгээр л мэддэг байх, тий? Хараалд өртсөн хүний зан аваар өөрчлөгдөж болдог юм хийх хэрэг үзүүсээ хийх гэдэг. Тэрнээс сэргийлэхийн тулд өөрийгөө таньж мэдэх, өөрийн сул талуудаа мэдэх, давуу талуудаа мэдэх, бас өөрийн нэр улсаа мэдэх гэдэг жаа их сонирхолтой. Өөрийн нэр улсаа би бол ийм хүмүүсээс мэдлсэн. Миний аав бол ийм хүн, ээж бол ийм хүн, миний нэр ийм гэдэг. Энийгээ хүртэл ингээд тодорхой хэлээд ингээд тодорхой газардуулаад үүндээ өөрийн нэр гэдэг зүйлтэй газардаад за би тэднээсээ би бол ийм хүн, ийм мэрэгжилтэй, би ийм утгатай хүн ингэдэг гэх тээ. Ингээд ийм би баг насандаа ийм шоколаданд дуртайсан гэдэг ч юм иймэрхүү маш газарлахтай иймэрхүү зүйлсүүд бас таныг хараалаас хамгаалж өгөх боломжтой. За шидийн аргууд гэх юм бол би вебсайт дээр үнгүү сижил хийж өгсөн байгаа хараал тайлах сижил гэдэг ийм сэжлийг 100% үнэгүй яг одоо туршаад үзэх боломжтойгоор би вебсайт дээр сижил оруулж өгсөн байгаа шидийн тэмдэгт. Тэрийг хэд хэдэн хүмүүс туршиж үзээд нөлөө байсан, нэмэр байсан гэж надад хэлсэн. Би нарийныг нь бол асуугааг байгаа. За тийм болохоор сижил шидийн тэмдэгт хийж болох нэ. Бэлэн сижил байгаа. За бусад арга нь болохоор өндөгний цэвэрлэгээ их ингээ биеэрээ өндөг egg cleanse гэж байдаг. Тиймэрхүү зааврууд онлайнаар бас байх. За бусад шидийн арга болохоор мэдээж аураны цэвэрлэгээ гэж болно. Аураны цэвэрлэгээ, аураны хамгаалалт. За үүн дээрээ нэмээд илгээгчд буцаах буюу return to sender гэдэг ийм шидий гэж болно. Энэ нь шулмын заа үйлээрээ хийж болдог, бясалгалын аргаар хийж болдог, шидийн аргаар хийж болдог, янз бүрээр хийж болдог. Одоо нөгөө evil eye гэдэг нөгөө цэнхэр өнгөтэй тэмдэгтэй байдаг. Та ингээд юм цэнхэр өнгөтэй бөөрхий, цэнхэр цагаан гэдэг юм нүд харж байгаа юм тэмдэгтэй байдаг. Тэр тэмдэгч гэсэн хамгаалалт болж өгдөг гэж ярьдаг. Илгээгчд буцаах шидийг хийж болох нь. За арай практик боловч шидийн арга гэх юм бол давстай усанд орох. Давстай усанд байн твтэх биш. Ингээд давсаар ингээд бие өрөөд юм чиглэг гараараа ингээд чиглэг давсаар ингээд бие бүтэн бие ингээд өрөөд ингээд дээрээс доошоо толгооноосоо эхлээд дээрээс доошоо
ингэж үрээд тэгээд ингээ урсгал усаар урсгаж арилгах. Тийм л давсараа ингээ цэвэрлэгээ хийгээд тэгэх нь за голын усаар өөрийгөө ариутгах юм урсгал ус. Тэгээ урсгал ус гэдэг зүйл нь ариусгадаг юм гинэ. Тийм тэгэхээр шүршүүрт орох байж болно. Урсгал усаар явах байж болно. За давстай усанд хөлөөд өрөх. За тэгчээд хөлөөд өрчээд тэр дөрсөн усаа ингээс асах нь тий. Гэх мэтчлэн ерөөхдөө цэвэрлэгээний хараалт айлах маш олон өөр янз бүрийн аргууд байдаг. За бас соёлоосоо бас янз бүрээр хамаардаг. За бас сэтгэл үнэмшлийн зүйл нөлөөтэй. За өөрийгөө хараалт өртөхгүй, сэвтэхгүй тийм их хүлээн зөвшөөрөхгүй гэвэл бас сэтгэл үнэмшлийн зүйл бас нэмэртэй байх боломжтой байх нэ. За аргачлалууд нь бол ийм байлаа. Энийг тэгээ нарийн судлаад уншаад үзэх юм бол маш олон аргууд байдаг. Миний бодлоор ихэнх нь бол тодорхой хэмжээнд үйлчилдэг гэж бодож байна. За тэгээ бүх хараал адил биш. Зарим нь юм зүгээр л цагаан айлан байдаг. Зарим нь зүгээр л хатаархал байдаг. Зарим нь зүгээр л бие өвдсөн байдаг гэдэг ч юм уу те. Зарим цөөн тохиолдолд яг жинхэнэ хараал байдаг гэх мэтчлэн. Иймэрхүү янз байдаг байх нэ. Тэрийг бүгдээрээ сайхан уншлагаасаа олж мэдье. За групп номер 1 уншлагадаа тавтай морил та гайхамшиг гэдэг энэ 6-гийн илт гэдэг төсрийг сонгосон байна. За уншлагын ихэндээ хөзөрнүүдээ би бүгднийг нь хариуцаад өгч өгсөн байгаа. Дараа нь ч гэсэн бас хариуцах болно. За хараалыг тайлахад 7-гийн тоо их ач холбогдолтой гэсэн учраас би 7 өөр зүйл тавьсан байгаад 1 2 3 4 5 6 7 гээд 7 өнгийн 7 өөр хар өнгийн зүйлсүүдийг өөр тавьсан байгаа. За миний зүгээс бол энерги сайхан амгалан тэгээ зөө их сурвалж ясны мэдээлэл авах гэж үзэх болно. За тэгээ та энэ уншлагаа сонсож байхдаа авах гэх ухаанаар хандаад сонсох сайхан амгалан газарлахтайгаар төвөөр сонсож өгөөрэй гэж зүйлээ. За 8 of books 8 ном. Ном уншуулах гэж ярьдаг. Тэрэн дээр 8-ын тоотой холбоотой ном байна уу? 8 дахь ном гэдэг ч юм уу те. 8 дахь уншлага гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм байл хамааралтай байж болно. Page of Pentacles, хүлээлт, ургамал, ногоо, Knight of Torches, Solitude, ганцаардал. За манай групп номер 1 маань хараалт өртсөн байна уу? Сөрөг энергинд өртсөн байна уу? Тийм бол мажор, үгүй бол минор аркан авъя. Shame and Decay, гутамшиг. За сөрөг энерги байна. Сөрөг энерги бол байна юм наалтсан сөрөг энерги. Зүгээр штэ ямар ч асуудал байхгүй штэ гэж хэлэхгүй юм байна. Энэ танд бодож байгаас ч илүү олон сонголт байгаа гэдгийг бүү мартаарай гэсэн утга гарч ирж байна. За Shame and Decay. Гутамшигаас айх. Гутамшиг таныг өөрт мөнхөд одоо зажилж иржээ. Та юунаас гутдаг вэ? Гэр бүлээсээ юу? Өөрийн үйлдэлээсээ юу? Өөрийн бодлоосоо юу? Өөрийн биеэсээ юу? Та дээр үед өөрөөсөө гутж ирсэн үеийг гинэт сандаг уу гинэ. За тэгэхээр энэ мажор аркана муу учраас тийм сөрөг нөлөө бол байна. Тэгээ сөрөг нөлөөнийг ямар утгатай сөрөг нөлөө вэ гэхээр тэр нь яаж илэрж байгаа гэхээр гинт та өөрөөсөө их хэмжээгээр гутах, өөртөө итгэлгүй болох тий амар хэрэгэлцэх цааж аль нь зөв билээ, аль нь буруу илээ гэдэг ингээл амар их эргэлзэх. За бас хүмүүсээс тус хит ингээд тотгошоогоо байх, хит бодол руугаа автаж орох. Хүмүүсээс айх. Тэгээ энэ хүмүүсээс айх нь болохоор яг юм сөрөг энергийн нөлөө биш. Та ингээд өөрийгөө бусдаас тусгаарлаад байдаг учраас энэ сөрөг энерги тань дээр наацсан байгаа энэ сөрөг энерги нь танд үйлчлэх боломж ингээд нээлттэй болжээ гэж байна. Та магадгүй олон хүмүүстэй харилцаж өөрийгөө зөндөө юм аашаагалтай хүрээлэлдэг байсан бол энэ гутамшигын сөрөг энергийг тань нөлөөлөх чадлагүй болчих байсан гэж харагдаж байна. Бусад хүмүүс танд атаархсан байна. Ер нь бол нэг амар юм. За харъя зан үлийн юм хүн байна уу? За групп номерыг сонгосон цөөхөн хүмүүсийн зан үлийн бүр яг хараа игээд хараацсан зан үлийн байж магадгүй. Дандаа 4 аягийн 3 шиг аягийн үзэр гарч ирж байна. 3-ын аяг, 2-ын аяг доош харсан. 4-ийн тэгснэ 4-ийн аяг.
хойлж олж аваад авсан ч. Энэ лаа асаацсан байгаа энийг өвөө байгаа шүү дээ. Тэгэхээр ийм л хөзөр бол надаа ингээд хүн яг зориудаар хараалж чадах хийсэн байх боломжтой хөзөр шиг харагдаж байна. Надаа бол. Гэтэ ингээд лаа харж аваад ингээд ном уншиж байгаа те ингээд за энийг хараа ингээд ингээд харааж байгаа. Ганц л хөзөр байгаа байхгүй юу? Тэгэхээр групп номер 1-ийнхэнд ерөөсөө хэнийг өн зориудаар хараал хийгээгүй, огт хийгээгүй байна гэж хэлэх хэцүү заяа. Гэтэ ихэнхийнхнүүд бол тийм юм байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрөө цөөн хүмүүсийн хувьд ингээ гадны нэгэн хүн магадгүй юм эрхтэй бөө гэдэг ч юм уу зайран хүн гэдэг ч юм уу тийм болж болтгүй хүн болохгүй хүн аачаа тань дээр юм хийсэн байж болно. Эсвэл хөгшин ямар ч хөгшин эрхтэй хүн байж магадгүй те. Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрийгөө бусдаас угаасаа тусгаарладаг чанар танд бий. Тэгээ угаасаа өөрийгөө ингээ бусдаас тусгаарладаг чанар бий. Энэ нь энэ сөрөг нэрийг орж ирэх боломжийг оруулж ирсэн гэдэг чинь. За тэгээ ихэнх хүмүүсийн хувьд бол ерөөсөө хараалж чадаагүй ш. Энэ зүгээр юм юу лээ атаархал. Evil eye тий. Атаархал энэ нүдээр бодсон нүд юм сонир гэрэлтсэн нүднүүд амар их байгаад байна. Энэ хүний ч гэсэн нүд нь айгүй юм сонио харанхтай байгаад байна тий. Ийм атаархал ингээ танд л амар их боломжууд байгаа. Таал амар ирч хүчтэй байгаа тий. Таал амар ухаантай байгаад амар их юм боломжтой. Юу л бол юу хийж болдог ингэж л чаддаг. Аюу ирч хүчтэй. Энэ муу яахаараа ийм байдгийг ингээд ингээ атаархсан. Надад ийм боломжууд байхгүй байхад энэ хүнд яагаад групп номер 1-т яагаад ийм их боломжууд байгаад байдیں۔ Яагаад их ийм их ирч хүч байгаад байдیں ингээд ийм таны ирч хүчинд татаархсан байна. Ийм цагаан илам, хар илам тий? Хар илам байх магадлал айгүй өндөртэй. Энэ муу тэгээ ингээ уурандаа хоор шарандаа ингээ таныг муугаар араар ирсэн. За тэгээд энэ хоор шарынх нь зорилго нь болохоор таныг зүгээр ядраах, таны аягнаас авах тий бас таны ядраах нэг талаараа ингээ таны ядарсныг харахыг хүссэн ийм хүмүүс байна. За нөгөө талаараа таныг ингээ амар их энергтэй ийм айгүй юм дотроо айгүй хангалуун гэж бодсон учраас за тэгвэл тэр хүнээс ингээ авч ийл та групп номер 1-ээс авч ийл та групп номер 1-ээс дэмжлэг авч ийл та групп номер 1 дандаа намаа сонсч өгдөг. Угаасаа энэ хүн чи ядардаггүй бидтэй. Тэгээ угаасаа энэ хүн гал цагаар дүүрэн бидтэй, усаар дүүрэн бидтэй. Тэгэх юм бол би энэ надад тэр нь хоосон юм чи би энэ хүнээс аваад ахад нэг санаа зовхон малга гэдэг ингээд хүмүүс таныг маш их юм аяхтай, маш их юм дотоод энергитэй гэж харсан таныг үнэхээр баялаг гэж харсан учраас танаас ингэж аваалах те ерөөсө тийм санаа зовоогүй. Тэгээ ядарч ивэл бараг сайн биз. Тэ бид нар шиг ядарч үз гэдэг ингээд ийм байх гээд байна. Ийм нэг хандлага байдаг да Монголд бас Улаанбаатар Монгол жишээ энтгэг энэ төр ч гэсэн бас байд юм байна. Баячууд айгуу дургу нэг юм байх үзэл бодол байдаг да. Баян хүмүүс ингээ харахад эдэр яхаараа ер нь баян байгаа. За тэгээд баг баян хүнээс хулгай их бол ерөөсөө баг юм нүглэш асуудал биш юм тэрэг биш гэж бодох гээд байдаг. Тэгээ баг тэр баян хүн ингээ баян байж байгаа болоод ингээ бүр ингээ шалдаа буугаад бүр ядуурж байгаа харах юм бол баг бахан ханах гээд байдаг те. Яг тэрнтэй адилхан гэтээ энэ мөнгөний талаар ерөөсөө биш энэ бол таны энергийн талаар та амар юм дотоод энерги ихтэй ирч хүч амар ихтэй үүнд амар атаархсан. Тэг хар хилам хийсэн хүмүүс байна гэж харагдаж байна. За хэрэг хүн ингэ хийчвээ. Хэрэг хүмүүс атаархаж хар хилам хийсэн байна вэ. Тэгэхээр таны ядарч ингээд юм одоо юу гэвэл нормалсныг харахыг аягүй хүссэн хүмүүс хүн эсвэл хүмүүс байна. Ace of Cups. Та магадгүй сайхан харилцаанд орсон байж болно. Аягүй гоё харилцаанд орж мороол те амар гоё ханижлаа олж молоол. За магадгүй хүүхэд мөхөдөөс оролцоолж ирэмсэн болж болох гэдэг ч юм уу. Ингээл ингэсэн байж магадгүй. Тэрнээс болоод бас энэ хүн ингээ бүхнийг авах юм гэсэн ийм нэг дургуутчлын мэдрэмж байна. Өнгөрснийг нь бас цохоо ачи гэдэг ч юм уу те. Хоёр хүн амар атаархсан хоёр хүн ба. Ялангуяа ингээ хоёр ингээ хурцлж ингээ нүдлээ. Ингээ тэгсэн. Энэ хоёр хүнийг таних боломжтой болов уу? Яаж таних болов? Square дөрвөлжин South Node. За энэ хүн бол юу яана?
өнгөрсөн наснаас өөрсдөө хийсэн хүн байна. Тэгээ энэ наснда бас ингээ ялгаагүй штэ. Өнгөрсөн наснда та хоёр ингээ асуудалтай биефтэй байсан тэгснэ энэ наснда бас дахиад тэр ингээ өргөжлээ. Энэ хүн болохоор таны харахаар л ингээл уур нүрэл юу нүрэл ингээл тэ. Яагаад тэгээд энэ хүн өөрөөсөө бол ингээ учир нь ойлгомжгүй. Би яагаад групп номерыг ингээ амар үзээ одоо тайна гэдэг бодохоор ойлгомжгүй. Яг өнгөрсөн наснда бас та хоёр яг учиртай юм асуудалтай хоёр байсан байжээ. Тэгээд та хоёр угаасаа нэгэндээ ингэж дайсагнах нэгэндээ дургу байх ийм байх нь ойлгомжтой ийм тэмцэл бол байна. Астрологиороо ч юм уу те эсвэл юм сүнсний өгөгдлөөрөө ч юм уу үнэлэмжүүдээрээ ч юм уу ямар ч хэлсэн юм нөхцөл байдлаас болоод ер нь энэ хоёр яг л ингээл нэгнтэйгээ уулзах юм бол нэгнтэйгээ ширүүлцэх нэгэндээ дургу байх бэри хоёр мөн гэж гарч ирж байна. Фөө мохог явж гарч ирж байна. За энэ үгээр хамтгын хараад тахыг. Necronomicon гэдэг энэ утгууд нараа жоохон ондоо байх гэдэг. Аян замлалтаа гарахаас айж байна. This might be a journey in reality through the world of imagination. Энэ хүн өөрөө аян замлалт гарахаас айж байгаа юм байна. Тэгээ та болохоор ингээ аян замлалт гараад ингээд хийх юм хийгээ зориглоо чадсан байгаа хүн байгаа. Байгаад энэ хүн болохоор чадахгүй байгаа. Ингээ тань шиг ингээ зоригтой байгаад аян замлалаа эхлүүлээд хийж чадахгүй байгаа ийм хүн байна. За энэ хүнийг таних боломж байгаа юм. Хариулт гарч ирээгүй байна. Гарч ирээгүй чи гарч ирэхгүй байна. Ямар ч хэлсэн таарамжгүй хүн гэсэн хариулт гарч ирж байна. За одоо тэгэхээр үүнийг яаж энэ одоо тэ энэ хатаж дуу хар хилааныг яаж арилгах вэ? Яаж цэвэрлэж арилгах вэ? Өөрийгөө батлах гэж хичээхээ байл. Өнгөрсөн ирээдүйд битгий санаа зов. Яг одоо цагт танд боломж их байгааг анзаар гэнэ. Тэгэхээр захиусууд нь танд энтэй хатаж дууны муухай сураг энергийг цэвэрлэж өгөх амар олон боломжуудыг, болцоонуудыг танд яг одоо өгсөн байгаа даа. Яг одоо өгсөн байгаа даа. Тэгэд энэ ингээд сахиусаас нь явуулсан тэ энерги цэвэрлэх энэ хатаж дууноос салах аргуудыг ашиглах гээд эхлэнгүү таны ингээ анхаарал сатараад өнгөрсөндөө нэг бол ингээд дарагдаад эсвэл ирээдүгөөсөө айгаад эсвэл ингээ бусдад өөрийгөө батлах гад ингээд өөрийгөө тайлбарлах гад тэ үгээгүй энэ чинь ингээ би яг хичээж яагаад олсон зүйл ахгүй гэл ингээл тэ тайлбарлах хүсэл гарч ирэл ингээл байгаа бол үгүй тийм ээ бити хинт ч өөрийгөө бити тайлбарлал. Тэгээ захиусууд нь таны урд зөндөө боломжууд ингээд цэвэрлэгээний боломжууд гараад ирцгаа. Ийм чаргаар цэвэрлэж болно, тийм чаргаар цэвэрлэж болно, ийм чаргаар ийм хүмүүстээр ч хандаж болно. Бас хандаж болох хүмүүс ингээд таны хүрээлд амар олон байна. Айл нь ч байсан болно. За бас тэгээ захиусууд нь бас ингээд танд амар их боломжуудыг авчирч өгдөг. Та бусдаас илүү арвин, илүү боломжтой, бололцоотой гэдэг нь яалтчгүй үний юм байна. Захиусууд нь тань нэг гаргаж өгсөн зөндөө юм ажил карьерийн боломжууд ч байна. Янз бүрийн боломжууд ч байна. Ихэнх хүмүүсийн хувьд бол тийм боломж хэр барагтаа байдаггүй ганцхан боломж болтохоор ингээл баярлал хагардаг бол танд болохоор за бараг алийг сонгох вэ гэд ингээд те шүдэ чигчлүүртээ сууж ах бэрийн. Тэг энэндээ баяс, энэндээ айгүй гой баяс. Энээсээ битийч, ерөөсөө битийч. Ичихгүй байхan те өөртөөгаа боломжууд ингээд та баян болоод төрсөн бол баян болоод төрсөндөө бити ич. Эндээ баярл ингээд талархалтай бай. Тэгхийн бол энэ тэ сөрөг энерги, натархлын энерги, хар иламын энерги энэ талбар дээр танд гутамшигыг авчирч чадахгүй болчихно. Тэгээ яагаад бол талархал, гутамшиг гэдэг хоёр чинь эсрэг тэсрэг биш нийтдээ энерги биш. Талархал гэдэг зүйл гутамшигыг ингээл задлаа л хайчин тэ. Гутамшигын энерги ингээл таны ядраагаал ингээл муухай хар энерги наалтцсан байна гэдэгсэл тэнгүүд үүн дээр та талархлын энергийг оруулж ирэхтүүдэд тэр гутамшиг ингээл замрахаал халга болно. Тийм ээ. Тэгэхээр талархах одоо яг одоогийн мөчтөө талархах заяа. Энэ талархах гэдэг энэ арга аюу хүчтэй байх болно. Түүнээс гадна сахиусууд нь танд шидийн цэвэрлэгээний аргач тэр янз бүрийн аргуудыг ерөөхдөө бол өгсөн гэж тэгж байна. The world. Тэгээ зарим нэгэн дууссан болцсон зүйлсийг та ерөөсөө өөрөөс орхиж тавьж явуулахгүй байгаа тал байна. Та өөрөө нэгэн ингээ болцсон дууссан юмыг те магадгүй болцсон дууссан харилцааг ч юм уу, төслийг ч юм уу, ажлыг ч юм уу нэгэн хуучирцсан зүйлийг бас тавьж явуулахгүй өөрөө та ингээ зуураад байгаа тал байна. Тэрийгэ тавьж явуулах хэрэгтэй шүү гэд сахиус нь хэлж байна. За 13 сахиусны доо харагдлаа. За уншлага нь ингээд боллоо хариултан сайхан ойлгомжтойсэн байх гэж найдаж байна. Тодорхойсон байх гэж найдаж байна. Одоо бүгдээрээ нэмэлт хэсэглүүгээ шилжиж байна.
За нэмэлт хэсэг дээр яг ямар сэдвээр сахиусан зүгээр сахиустайгаа ярилцъя бүгдээрээ нэмэлт хэсгээр. Тэгээ сахиусан тантай юуны талаар ярилцах гэдгийг би хараад өгье. Destruction устгагдсан зүйл эсвэл устгагдах ёстой зүйлийн талаар бас уур хилэнгийн талаар уур хилэнтэй холбоотой явдлын талаар сахиусан тантай ярилцъя гэж байна. Нэмэлт хэсэг дээр. За тэгэхээр нэмэлт хэсэг рүүгээ шилжиж та нэмэлтийг авах хүснээс хаа мэдрэмжтэйгээ холбогдож байгаа шийдвэр гаргаарай. Хэрвээ авахар болсон бол description ба comment хэсэг дээр холбоос нь бэлэн байж байгаа. Тэр холбоос дээр яг одоо дараад яг одоо аваад шууд яг одоо үзэх боломжтой юм шүү. Чатаар бичиж аваад авах шаардлага байхгүй юм шүү. За энэ уншлагын зөндөө хариултуудыг өгсөн байх гэж бодож байна. Зөндөө төсөө зэгцэлж өгсөн байх гэж найдаж байна. За тэгээ уншлагаас мэдээж авахын аваад гихийг нь гэж өгөөрэй. За дуудахгүй болцъя. За групп номер 2 уншлагадаа тавтай морил та давалгааны ханхүү буюу аягийн ханхүү гэдэг үзрийг сонгосон байна. Шин заагийг эрэлхийлгэрээ гэсэн гэдэг ийм орчуулгатай хөзөр байна. За хар цагаан өнгөтэй, хар цагаанаар харах, хар өнгө нараад авамгаа, саарл өнгөд ч гэсэн байна. Ийм хөзрийг сонгочихъя. За шууд уншлага руу оръё. Сахиусаас нь асууя. Групп номер 2. Хоёрт сөрөг нэрэг наалтсан байна уу? Тэ гадны нөлөөтэй сөрөг нэрэг байна уу? Юу байна? Энэ нөхцөл сахиус нь юу жилмээр байна вэ? Сахиусууд бол иймэрхүү юм бидрийг мэдээсэй гэж хүсдэг. Анхааруулах гэж оролддог, хэлэх гэж оролддог. Тийм зүйл байгаа. За гадны нөлөөтэй сөрөг нэрэг байна уу? Violence. Wow. 7-гийн тоотой. За номных нь түүхийг нь харъя. Энэ үзрийн 7-гийн тоо. It was a terrible. Паузлаа уншуулна. Хүчирхийллээ сайхаадасыг эсрүүцэх боломжгүй. Та хүчирхийллийг амссан уу? Хүчирхийллийг айхаадсан таныг амьдрахаас айлгаж байна уу? Вау. Вау, за юу гэх юм тийм нөсрөөлөө байна. Энэ гэхдээ яг хараал гэж хэлэхэд за хөзрүүд нэмж суглая. Тэг яг сүнслэг хараал мөн үү эсвэл одоо юу гэдэг те амьдралдаа юм хүчирхийллийг амсчихсан нь өөрөө хорлол байсан уу гэх мэт тэрийг нь ялгах хэрэгтэй санагдчихээн. За энэ талаар нэмэлт мэдээлэл өгөөж сахиус маань. Нэлээд дарангууллыг амсчихсан түүх байна. Групп номер 2 шүү. Тэсээ саяхан бас амссан байж болно. Hermit, Dayanch. Тийм өөрийгөө тусгаарлах. Hermit, өөрийгөө тусгаарлах. Тотгошоо болох, зожиг олох, тэ. Chariot. 7-гийн тоотой мажор аркана дахиад гарч ирлээ. Энэ violence хүчирхийлэл гэдэг Necronomicon-ы хөзөр нь мажор аркана дээрээ 7-гийн тоо буюу тэрэг гэдэг хөзөр бол мөн байна. Шатрын зурагтай Chariot. Гарагсын зураг ард нь харагдаж байна. За дандаа мажор аркана гарч ирлээ. Death өхөл 13-ийн тоо. Окей. За энэ бол яг ингээд одоо юу гэх юм те одоо бөөмөө дээр очоод шулан болом дээр очоод ингээд ингээд уншлага хийлгээд хараасан гэхээс илүүтэйгээр сөрөг энерги хорвоо ертөнцийн сөрөг энерги буюу эго гэж ярьдаг те эго гэдэг зүйл нь танд хүчирхийллийг амсуулсан зүйл бол байна. Яагаад вэ гэхээр энэ нь таныг амьдралд урагшлахыг зогсоох зорилготой байсан. Тэгээ таны замд цадаа болох зорилготой. Тэгэхгүй бол та маш хурдцтайгаар ахиц гарах бүр ингээд нисээд ингээд
Тэгээ ерөөсөө дээшилж байгаа ийм хөдөлгөөнүүд харагдаж байна. Таны ууг нь зам бол ингээд тэгээ сахиус махиусууд ч гэсэн таны тааруулахтаа ч гэжтэй бурхан хорвоо ертөнцөөс таны сүнсийг өгөөглийг бүтээхдээ ингэж юмыг асар хурдтайгаар ингэж урагшлуулдаг. Төрлийн өгөөглөлтэй сүнстэй хүн болгож таныг мэдлүүлсэн. Тэр одоо яаж ч бол энэ шуудгаараа зам тээврийн зүйл хийдэг бүтээдэг хүний өгөгдөл танд байж магадгүй. Эсвэл гацан голцсон байгаа бизнесүүдэд очиж тусалдаг өгөгдөл байж магадгүй. За магадгүй entertainment дуу хөгжим жүжигийн салбарт байж магадгүй. Тэр нь бол яг тэр салбар нарийн салбар нь бол нэг чухал биш. Юу ч хийсэн юм болгон дээрээ ингээд ийм ахицыг хөдөлгөөнийг маш хурдан авчирдаг. Ийм өгөгдөл танд байжээ. Тэгтэл эго буюу дэлхий дээр тохиож байгаа зүйлсүүдэд зарим энергиуд эсвэл зарим харийнхан гэдэг ч юм уу те. Одоо дайсны талынхан дэлхийг бас тэгж амар хурдан зөв дээшээ хөгжихийг бол хүсэхгүй байгаа. Доошоо хөгжихийг хүсдэг. Уруудахыг хүсдэг. Тийм энерги яалтчгүй байдаг. Тэр энерги нь яг таныг оноод гэдэг ч юм уу те. Та ингээд асар хэмжээний хурдан хөгжлийг авчрах хүн байсан учраас таныг оноод ингээд гялс дарангуулж амжижээ. За энэ дарангуулж амжсан нь энэ насанд байж болно. Гэхдээ өнгөрсөн насанд та бас хүчтэй амсчихсан. Энэ яг өнгөрсөн насанд бүр одоо энэ насандаа амсчихснаас илүү хэрцгий хүчирхийллийг, махан бие хүчирхийллийг, тарчлалыг яг ингэж амсчихсан. Үнэхээр нэлээд хэрцгийгээр өмнө насандаа. Тэр нь ингээд одоо энэ насанд ингээд дагаад түрээд ирсэн. Тэр энерги нь одоо жоохон багасангуудаа цэвэрлэгдээд одоо энэ насанд түрээд ирсэн нь энэ насны хүчирхийллүүдээр илэрж байгаа. Ингээд үлдэгдэл энергиуд нь энэ насны хүчирхийллээр илэрхийлж байгаа гэж харагдаж байна. Тэгээ одоо бол ингээд та юм хөлөгт хэрэгэн дээр суудсан эсвэл машин дээр суудсан ингээд дахих ёстой хүн байтал таныг хөлөгнөөс нь буулгаад тэгээ ингээд хөлгийг ингээд дарангуулад эвдэлж хаяад машиныг нь эвдэлж хаяад тэгээ одоо та ингээд хөл хоёр хөлөөрөө ингээд тотгошоо ингээд юм бодоод алхаад байдаг хүн болоод хувирсан байна л гэсэн үг. Өөг нь бол машинтайгаа давхдаг төрлийн хүн байх ёстой байжээ. За энэ нөхцөлийг гэдэг шинжилж болно. Энэ нөхцлөөс сэргэж болно. Бүрэн боломжтой. Энэ нөхцөлийг хувиргах боломжтой, цоо шин болох боломжтой. Энэ одоо энэ энергийг, энэ цэрэг энергитэй энэ хорлолын бол хорлол гэж ярих нь тий. Хараал биш хорлол. Энэ хорлолын энергийг бол тийм таслан зогсоох боломжтой. Дуусгаар бүрэн дуусгаар болгож өгөх боломжтой. Энэ насанд ч боломжтой гэж мэднэ. Ace of Cups, Eight of Cups, Two of Cups. За тэгээд энэ хүчирхийллийн энерги ялангуяа таны дотн харилцаан дээр их хэлбэг илэрдэг байж болно тий. Дотн харилцаануудад тэгээ салж болохгүй ингээд гарч болохгүй, орхиж болохгүй, хайж болохгүй юм сонин дотн харилцаануудад та гацаад байдаг юм зүйл таны амьдрал тохиож исэн байж болно. Яг одоо ч тохиож иж магадгүй. Энэ нь болохоор энэ violence, хүчирхийлэл гэдэг энэ хорлол, хүчирхийллийн хорлолын энерги тий. Энэ нь яг энэ хүн хоорондын дотн харилцаан дээр илэрдэг гэж харагдаж байна. Гэт өөрөө ингээ гараад явахад хэцүү байдал талаас нь. Тэгэхээр та ингээд яг ийм хүчирхийлэлтэй харилцаанд байгаад байдаг болвол тэгэд энээсээ би яагаад зүгээр салаа явуулж чадахгүй байна, яагаад энэ үнийг орхио явуулж чадахгүй байна гэж бодоод өөрийгөө зэмлдэг бол шаардлагагүй. Яагаад бол энэ хорлолын энерги нь ингээд яг таныг ингээд зураад ингээд тий тэр тухайн нөхцлөөс гарч чадахгүй байдалд оруулж байгаа. Тэгээд ингээд дарангуулдаг байх нь тийм үү? За тэгээ ялангуяа таны аягыг амар хоосолж өгдөг. Танд эбосич буюу миний энерги байж санхүүг эрхчлөө гэд санхүүгийн курс байдаг болвол тэрэн дээр би аягны дүрмгээ ярьдаг. Тэгээ та энэ нөхцлөөс гарч чадахгүй байхыг яаж баталгаажуулдаг вэ? Яаж та нөхцлөөс тэгээ дарангуултай харилцаанаас гарч чадахгүй байхыг нь баталдаг вэ гэхэлэр таны аягыг хоосолж. Хоосоо аягтай хүн ерөөхдөө юм батарейгүй машин бол одоо бензингүй машин болж байна л гэсэн үг. Тэгээ аяг нь дүүрдэггүй машин бол ингээ бензингүй машин болчих чинь. Тэгээ тэр бензингүй хөдлөхгүй байгаа машиныг бол яаж зохиж болно тийм үү? Ингээд бензинтэй машин байсан бол ингээл дахиад алга болчих штэ гэж бодож болно. Машины жишээ яагаад чи миний уншлага дээр маш их орж ирж байна. Тийм тэгэхээр таны аягыг ингээ байн хоосон байлгадаг. Ядраагаад ингээ сатааруулаад зовоогоод тий гэдэг юм айл болох таны аягыг ингээ хоослох юмнуудыг энэ дотн харилцаа гэдэг энэ хүмүүст
хүмүүс танд хийдэг, үйлддэг. Тэгээ энийг хийхдээ ганц нэг хүн ингэж толгой мэдээд хийгээд байгаа юм биш. Тэгээ групп номер 2-ын аягийг нь хоослоод өгчий гэж ингээд санаачлаад хийж байгаа нэг хүн бол байхгүй. Энэ болохоор тэр тухайн хүмүүсийн дотор байгаа эго гэж зүйл байгаа шүү дээ. Дотор хүмүүсийн эгонууд байгаа. Тэр эгогоор нь дамжуулж энэ цаанаага хорлолын энерги тэр бусдын эгогоор ингэж дамжуулаад наа түүнийхээ аягийг нь хоослоорой, ядрахгүй бол чамаа орхио явчихна гэдэг ч юм ингээд чихэнд нь шивнээд байна л гэсэн үг. Тэгэхээр ингээд эргэн тойрны хүмүүсийн бас дарангуулал гэдэг эготой хорлолтой бас юм холбоотой хамааралтай ийм цэнийг тээдэг хүмүүс мөн болбол тэр хүмүүст энэ хорлолын энерги ингээд чихэнд нь шивнээ тэр хүмүүсээр дамжуулаад таныг ингээд дарангуулдаг л гэсэн үг. Тэгэхээр үүнээс яаж гарах вэ? Миний зөвлөгөө зөвхөн миний захиусан зөвлөгөөш миний зөвлөгөө гэвэл толин дасгал хийх бол үр дүнтэй. Толин дасгал нь одоо та толин цахлагын дарангууллын энергийг цэвэрлээд дотроосоо байхгүй болгох эсвэл ядаж доторхын дарангууллын энергийг цэнийг дотроо та юм цэник тэгээ яваад байна гэсэн үг. Тэ өнгөрсөн наснаас авцсан энэ хорлолын цэнийг тэгээ яваад байна гэсэн үг. Энэ цэнийг та тодорхой ингээд толин цахлаар ингээд юу ясараа зүлгсээр агаад нэлээд багасгаж чадах юм бол гадны эргэн тойрны хүмүүс танд ингээд дарангууллыг үзүүлж чадах ингээд суугууд нь ингээд багасаад эхэлнэ гэсэн үг. Энергийн сууг яагаад бол ингээм хүн хоорондын харилцаа гэдэг чинь хоёр эмц энергийн сууг хоёр адил цэнийг ингээд уулзаад хоорондоо энергийн сувг үгүйсээд ингээд наашаа цаашаа энерги болохоор тэр хүн хоорондын харилцаа аж ярина. За тэгээд танд ингээд энэ дарангууллын цэнийг та өмнө наснасаа тэгээд ирсэн те хорлолын нөлөөтэйгээр дарангууллын цэнийг гэдэг ингээд танд байлаа нөгөө хүн тас ингээд байлаа бас тэр хүн дарангуулад ижсэн түүх эсвэл дарангууллыг дээдэлдэг ингээд юм цэнийг байлаа гэж үү те. Тэгээд ингээд хот хоёр учрангууд хоёрт ингээд дарангууллын суугаар ингээд харилцаа үүсээд гэж зодох гар өрөх гэдэг ч юм уу ингээд ийм зүйл бодит амьдрал дээр 3 хэмжээс махын ертөнцийн дээр тохиох боломжтой болдог байх нэ. Харин та өөрийн зүгээс энэ дарангууллын цэник гэдэг зүйлс ингээд зүлгсээр толин цахлаар ингээд зүлгэн штэ зүлгсээр ингээд жижигэн болоо бүр ингээд жижигэн болчих юм бол ингээд эргэн тойрны хүмүүс хэр том дарангууллын цэнийг тээж ирсэн бай хамаагүй тань руу ингээд дарангууллаар орж ирэх сувг нь ингээд нарийсаал эхэлнэ гэсэн үг. Нарийсаал хавчигдаад эхэлнэ гэсэн үг. Тэгээ хэрвээ танд одоо амар амгалан гэдэг цэнийг айгүй хүчтэй орж ирээд ирэх юм бол та нөгөө хүний амар амгалан гэдэг энэ сувгийг бас тэлэх гэж оролдож эхэлнэ гэдэг ч юм уу те. Эсвэл ингээд зөвхөн амар амгалан сонгож байгаа цэнэгтэйгээ хүмүүстэй л харилцаа үүсэх боломжтой болно. Гэх мэтчлэн энергийн хууль бол ингэж үйлчилдэг, талин цахал ингэж үйлчилдэг. Тэгэхээр ерөөсөө би бол миний зөвлөгөө бол үүнийг энэ дарангууллын цэнийг толин цахлаар ингээд мэрж зүлгэж өгөөрэй. Ингээд сайн зүлгээ те өөрийгөө шахаж биш, гинт сайн чанартай хангаач гэж биш. Ингээд 7 хоногийн хугацаагаар, сарын хугацаагаар, 2-3 сарын хугацаагаар зүлгчих юм бол энэ чинь айгүй нөлөөтэй байхгүй. Нэлээд нөлөөтэй ингээд юм юу биш. Тэгээ юу гэмдэ бясалгал энэ төр хийгэлээдэг хүмүүс нөлөөлөж байгаа юм шиг нөлөөлөхгүй байгаа юм шиг юм ойлгомжгүй байдаг. Талин цахал бол тийм биш. Талин цахал бол яалтчгүй нөлөөтэй байдаг. Илт мэдэгддэг. Тэгээд ийм дарангууллын сугийн цэнийг ингээд таны өөр дотор байгаа дарангууллын цэнийг ингээд нарийсчих юм бол тэрүүгээр нь хэр баргийн хүн орж ирэх чадахгүй болно гэсэн. Гэхдээ та өөрөө бас тэ жижигхэн нарийсан байгаа суугаар хэнийг хүн гаднаас бас хүчлээд ингээд тэр суугийг тэлэх гэж оролдож бас болдог. Тийм эрсдэл бас байдаг байгаа шүү. За сахиусныхын зөвлөгөө сонсъё. Сахиусны энэ нөхцөлийг яа гэж зөвлөх бэ? Бити тэмц гинэ. Бити тэмц төлөвлөгөө гарга. Өөрийгөө илэрхийл. Одоо та энэ нөхцөлтэй уулзраа олох байдлаа олоод ингээд нэгэн төлөвлөгөө гаргачлаа гэж ингээд за талын цоглоо хийгээд ингэснийхаа дараа ингээд зохицуулалтын харилцаас гарья гэд ингээд төлөвлөгөө гаргачлаа гэж одоо. Тэгвэл энэ төлөвлөгөөнд нь ийм шүргэлдэх, зодолдох гэдэг ч юм уу те хил ам хийх юм шаардлага, шүргөөцөлдөх шаардлага байвал төлөвлөгөө шууд өөрчил. Гэт айл болох амгалан байдлаар юм хий. Төлөвлөгөө гарга. Одоо ингээд нэг төлөвлөгөө ингэсэн маа шүү дээ. Маргааш тэрэн цагт тусаад ингээд ингэнэ гэж бодчихсон чи яг тэр цагтаа боссон ч амьдрал ингээд садаа учруулад тий тэр нь боломжгүй болчихвол юу яа тэрийг эвтэйгээр зохицуулах өөр төлөвлөгөө гарга гэх тэгж байна. Шууд замаа өөрчлөх нь шүү дээ. Ингээд юм эвтэй замуудыг олоод ингээд шургаа зохицуулаад явах хэрэгтэй. Ингээд юмыг ингээд одоо
юмны эсрэг цохилдож ингээд одоо дрилдэх гэдэг ч юм уу те ингэж ингэхгүйгээр ингээд нөхсөө болоод ингээд хамгаалангаар зохицуулах хэрэгтэй. За пэйж 3 гараад ирсэн. Энэ дээр тайлбар авъя. Өөрийгөө илэрхийлэх гэдэг үзэр. The Wheel of Fortune. За тий өөрийгөө илэрхийлэх шаардлагатай хүмүүст нь илэрхийлэх гэж чимээгүй байх шаардлагагүй. Ерөөсө дууга хураах шаардлага байхгүй. Тэгээд хүмүүст нэг хүнд өөрийгөө илэрхийллээ тэр хүн ингээд таны нөхцөлийг шууд зохицуулаад гоё ойлгочноо гэсэн хүлээлт тавих шаардлага байхгүй. Зүгээр ингээд өөрийгөө илэрхийлэх ярилцмаар байгаа хүмүүстэйгээ ярилцаад илэрхийлэх боломжтой хүмүүстэй өөрийгөө ярилцаад илэрхийлээд яв ер нь л ингээд өөрийгөө илэрхийлдэг мэдрэмжээ ингээд илэрхийлдэг болдог болоорой. Ийм pattern буюу те ийм өөрийгөө илэрхийлдэг ийм юг суулгаарай, өөртөө суулгаарай. Им чанарыг гэх юм уу да тий суулгаарай. Тууштай суулгаарай. Ингэхэн сайн байх болно тэр олон хүмүүст гэл өөрийгөө илэрхийлэх боломжтой үед илэрхийлээд ахаа нь. Гэтэ юм муухагаар биш, ичиж шараа болох байдлаар биш, тухгүйгээр биш ингээд юм зүгээр ингээ өөрийгөө илэрхийлмээр санагддаг да ингээ гоё илэрхийлмээр санагддаг яг тэгээд яг тийм байдлаар ингээ юм гал цогтойгоор яг юм гой мэдрэмжтэйгээр гэх юм уу те. Тэгээ муухай зүйлийг ч гэсэн илэрхийлж болно шүү дээ. Гэтэ муухай зүйлийг илэрхийлж байгаа үед ч гэсэн хүн өөртөө итгэлтэйгээр өөр таа ингээ илэрхийлэх үед ингээ өөр таатай мэдрэмж төрдөг дөө. Яг тийм байдлаар илэрхийлээрээ. За тэгж тэгээ ерөөсөө юм шүргөөлцөлтөөх юм гэд хан мөргөх ийм аргачлалуудыг тойроод айл болох юм шургаж орж морох те. Зохицуулах амраа моглонгаар шийдэх төлөвлөгөөнүүдийг гаргаарай. Тэгээ мэдээж талын цахлаа хийгээрэй гэж би зөвлөж байна. 15-25 сахиусны тоо харагдаж байна. 15-25 6 7 13-ын тоо 4-ийн тоо гарч ирж байна. Тэгээ энэ нөхцөл энэ бүхэн таны гэр орчныг үнэхээр аяанда үнэхээр таны бодож байгаас илүү эрт хугацаанд таны гэр орчныг үнэхээр тухтай таатай болгоно. Танд амар гой газарлагыг авчирч өгөх болно. За ингээм амьдрал амар гой газарлагтай болж байна гэдэг чинь нөгөө машинтайгаа ингээд дахих боломжтой болж байна гэсэн үг тий. Таны өгөгдөл болвол ингээд юмыг хурдцтайгаар ахиулдаг, дээшлүүлдэг өгөгдөлтэй хөөн гэдгээ бүү мартаарай. За одоо бүгдээрээ нэмэлт хэсэг рүүгээ оръё. Нэмэлт хэсэг дээр нь болохоор бүгдээрээ зүгээр л сахиустайгаа ярилцъя. Тэгээ зүгээр сахиусны мессежээ нэмж сонсё. За яг ямар зүйлийн талаар сахиусан тантай ярилцмаар байна вэ гэдгийг харуулад өгье. Space орон зай, орчин орон зай ба өөрчлөлт. Огторгуйн талаар ярьж магадгүй орон зай, өөрчлөлт яг одоо байгаа эргэн тойроны талаар бас огторгуйн талаар таны хувийн орон зайгийн талаар ярилцгаая гэж байна. За хэрэв нэмэлтийг авч сахиусны үгийг сонсохоор болвол яг одоо description ба comment хэсэг дээр ороод холбоос дээр дараад шууд яг одоо аваад яг одоо үзэх боломжтой шүү. Ерөөсө чат бичиж авах шаардлага байхгүй, хүлээх шаардлага байхгүй. За уншлан таалагдсан байх гэж найдаж байна. Туудахгүй уулзъя. За сайн байна уу? Групп номер 3 уншлагада тавтай морил. За та 10-ын цөөрөм буюу 10-ын аяга Oasis гэдэг нэртэй энэ үзрийг сонгосон байна. За энэ үзрийг энерги нь нэлийн гэгээлэг санагдаж мэдрэгдэж байна. Тэгэхдээ хүзэрнүүд нь юу гэж хэлэх нэ харъя. Хэлэх нь харцгаая. За тэгээ 7 өөр төрлийн зүйлсүүдийг би энэ дээр байрлуулж өгсөн байгаа. Яагаад гэвэл 7-гийн тоо сөрөг энергийг урсгаж гаргах тал дээр ээлтэй тоо байгаа. За шууд асуулт руу орё. Групп номер 3 сахиусаас нь асууя. Сахиусууд нь тэ ингээд хэрвээ танд илүү янзын хараал гэдэг ч юм уу тэ атаж төв цагаан хар хил ам их мэд иймэрхүү сөрөг энергиуд наалтсан байвал сахиус нь энэ мэдээллийг нууцлъя гэж боддог, ойлгох хэлхий боддог, цэвэрлж өгөхийг боддог. Тэгэхээр энэ мэдээлэлтэй яг энэ асуулт болов уу хариулт нь их ойлгомжтой гарч ирдэг төрлийн хариулт асуултуудын нэг мөн байгаа. Madness. За энэ нэг үзэр гарч ирлээ. За тэгэхээр сахиусаас нь харъя, асууя. Групп номер 3 дээр сөрөг энерги ямарваа нэгэн сөрөг энергийг хараад татаждөө хар цагаан хил амын энерги байна уу? Байвал мажор аркана харъя.
Three of Pentacles 3-ын зоос доош харсан байна. За, хариулт нь үгүй ээ. Элдв сөрөг энерги, онцгийн сөрөг энерги байхгүй байна, тий. За, магадгүй ихтэй, магадгүй цагаан илам гэдэг ч юм уу, тий. Нэг онцгийн сөрөг энерги байхгүй нь бол маш ойлгомжтой. Burnout, ядралт. Ажлын ядралт, ядаргаа байна. Ажил гэдэг үзэр доош хараад ирсэн. Энэ minor arcana, Three of Pentacles. За, энэ хүзэрнийхэн зохиолыг нь харъя. За, энэ зохиол нь болохоор other like-minded people may not be evident yet, but бусад тантай адил бодолтой хүмүүс яг одоогоор ойлгомжгүй байж мэднэ. Гэхдээ та тэр хүмүүсийг эрэлхийлэх юм бол түүнийг олох болно. За, хамтын burnout аж болно, бас эргэн тойронд хамт ажилдаг, хамт юм янз бүр юм хийдэг гэдэг ч юм уу те. Эргэн тойронд байдаг хүмүүсүүд нь таныг ядраадаг төрлийн хүмүүс, тань яг таарсан төрлийн хүмүүс биш байна. Тэр эргэн тойронд байгаа хүмүүсүүд нь муу хүмүүстэй ч биш. Тэд нар танд муу юмыг санаад муу юм хийгээд байдаг муу хүмүүс болохоор биш. Энэ хүмүүс нь ердөө тантай үнэлэмж таардаггүй гэдэг ч юм уу те. Эсвэл яг одоо яг энэ зүйл дээр хамтарч ажиллах хад зохисгүй энерги урсгалан тэмч сайхан чөлөөтэй биш. Таны хүрээлэл бас хөнөөлөөтэй байгаад байна. Хүрээлэлд нь таны анхаарлыг айгуу сатааруулдаг, дэмээн сатааруулдаг иймэрхүү зүйлсүүд нөлөөнүүд байна. За бас нэмээд үүн дээрээ нэмээд ажлын ядаргаа. Им одоо яг энэ уншлыг хийгээд гисэн чинь цонхоор машины явж байгаа чимээ нь одоо айгуу чихэн чииртэй санагдчихээн. Тэгэхээр магадгүй эргэн тойронд ингээ ийм чанга чимээнүүд зүйл ингээ чангаар ярьдаг, инээлдэж хөөрөлддөг ийм юу лээ авиа дуу чимээний бохирдол гэж ярьдаг лөө. Иймэрхүү нөлөөтэй хүмүүс айгүйх байдаг гэж магадгүй ажлынх нь хүмүүс ингээл айгүйх ярьдаг ингээл инээлдэж мэнээлдэлтэй чихэн чииртэй санагддаг орчинд ч та байж магадгүй. Гэхдээ ууг нь тэр хүмүүстэй юм ярилцаад гадуур хамт явахлаар ууг нь бол гоё. Гэхдээ ингээ хажууд ахлаар ингээ чииртэй тэртэй санагддаг. Иймэрхүү ч юм байж болцоошгүй байна. За үүн дээр сахиус нь юу гэж хэлэх вэ? Өөр энэ асуудал дээр яг юу гэж хэлмээр байна вэ? За харцгаая. The moon бодит үнэ илэрсэн дайд хуучны асуудал тавтагдаад байгаа. Энэ зүйл удаан үргэлжилж иж магадгүй. Тэгээд хасцсан. Тэгээд энэ зүйлийг өөрчлөе гэхээр хэцүү санагддаг гэж магадгүй. Энэ нөхцөл байдлыг өөрчлөе гэхээр хэцүү санагддаг. Тэгээд бодит байдал угаасаа л ийм штэ. Амьдрал угаасаа л ийм л байх ёстой гэж жоохон бууж өгсөн гэдэг ч юм уу те. Угаасаа л одоо өөр яах ч билээ гэсэн иймэрхүү бодлоод байж магадгүй. Угаасаа за хүнтэй найзлан, нийлэн, нөхөрлөн хүмүүстэй хамт ажиллан за магадгүй гэр бүлийн үнсүүд байж магадгүй. Гэр бүлийн үнсүүд угаасаа л ийм штэ. Угаасаа л ийм байх штэ. Хүн бүр л иймэрхүү зүйлийг төвчж амьдардаг бицтэй. Бодит нь угаасаа л ийм бицтэй гэдэг юм. Одоо юу гин те. Угаасаа л амьдрал ийм юм ч үүнийг хүлээн зөвшөөрөө төвчгээс уур арга байхгүй гэдэг ийм үг орж ирж байна. Ийм хандлага орж ирж байна. За нэмэл үзэр суглаа. Сахиус нөгөө юу гэж хэлмээр байна. Яг бодит үнэн угаасаа ийм байдаг нь үнэн байж болно. Гэхдээ миний хэлэх сон гэдэг сахиусны бус миний хэлэх зөвлөгөө бол та өөрийн амьдралыг яаж бүтээж болно бүр үнэхээр гайхамшигтай боломжгүй арай л хит даварцсан гэдэг ч юм уу тийм арай л хит даварч болдог амьдрал тэгээ бусдад хохирол учруулаагүй л бол хувьдаа бол даварч болно тий гэж би итгэх дуртай. За тэг хүн ингээ нэг гой байшин байр савтай боллоо. За давраад 2 3 байр савтай сүултээ бүр ордон хаштай болж болно гэж би боддог. Хэрэг хэнийг ч хохироогүй муу арга замаар хэрэгжүүлээг бол King of Cups энэ ерөөс аяг дууссан байгаад байна. Ядарсан байгаад байна. Тэгээ бас нэг empathy burnout гэх би үг халт сонссон байна. Онлайнаар Instagram энтрээр reel мэлүүдээ ингээд скроллдод байж хаад empathy burnout гэдэг үг харагдчихсэн. Яг тэр шууд санаанд орж ийн. Би тэр нь яг юу ямар учиртай юм би ерөөсөө нэг
би бол хувьдаа сонирхоогүй гэхдээ энэ сэдвээр та сонирхоод үзээрэй. Empathy burnout. Empathy burnout гэдэг нөгөө бус хүн болгонд ингэж одоо хүн болгоныг бодох, тэ энэрх, энэ хүн яаж хүлээж авчих болоо ингээд энэ талаас нь бодох тусам ингээд ядрах, энээсээ бүр ядрах үзэгдэл юм шиг байгаа. Би empathy burnout-ыг бол ойлгоогүй, сонирхоогүй, тоогоогүй. Тэгээ та сонирхож үзээрэй, энэ талаар судалж үзээрэй. Би бол айгу сайн мэдэхгүй байгаад байна. Тэр үг орж ирж байна. Тэгээ хүн болгонд санаа тавиад өөрийнхөө аягийг биш бусдын аяга дээр маш их анхаарснасаа болоод таны өөрийн аяг хоосорсон. Энэ нь burnout-д нөлөөлөд аж магадгүй. Тэгээ бас аяг дуусч байна гэдэг нь ажлаасаа гадуур, тэг хүмүүстэй харьцахаасаа гадуур эсвэл та экстраверт хүн болвол хүмүүстэй харилцаж байх үедээ хийж байгаа зүйлсүүд, таны амралтын зүйлсүүд, таныг амраадаг зүйлсүүд нь чанартай биш байгаа даа. Яг жихнээсээ амраадаг биш байгаад байна гэсэн тохиол мөн байж болно. За сахиулсан зөвлөгөөг сонсоо. Одоо энэ нөхцөлийг яавал зүгээр вэ? Одоо яавал зүгээр гарц гаргалгаа шийдлийг нь харъя. Сэтгэл готрол гэдэг үзээр асуудлынхаа байрлал дээр доош харж гарч ирсэн байсан. Зөвлөгөөний байрлал дээр дээшээ харж гарч ирж байна. Сэтгэл готрол. Сэтгэл готролтойгоо нүүр тулах нэ юу таны сэтгэлийг готраагаад байна вэ? Сэтгэл готрлыг би нэг сэтгэл судлаачаас зөвлөж сонсоход сэтгэл готрол ерөөсө хоёр төрөл байдаг. Нэг нь өөрлөгөө уурлах уур, нөгөөх нь бусдад уурлах уур. Энэ хоёрын нэг нь сэтгэл готрол болж хувирдгаа гэд тэгж би хальт сонсч байсан. Хэр үнний ортойг нь мэдэхгүй байна. Гэр бүл алсын зүйл дандаа нууны алстай ээлтэй юм хийн, ирээдүйдээ ээлтэй юм хийн, гэр бүлдээ үр хүүхэдтэй ээлтэй юм хийн гэд ингээд эннийхээ талаар та маш их стресстэй юм болвоо. Тэ гэр бүл өөрийнхөө ардаа үлдэхтэй үрсаа дач хооч 30 эдэртэй үлдэх зүйл гэдэг ингэсээр хагаад иймэрхүү зүйлс айгүй стресстэйж бодож тэгээ одоо цагаа ирээдүйхээ төлөө золиосоолж ингэсээр хагаад бас нэлээд сэтгэл готролд орсон байж магадгүй. Ингэсээр хагаад одоо цагийнхаа өөрийгөө бүр орхигдуулчихсан байж магадгүй. За тэгээ таны сахиусанд бас нэг хэлж байгаа юм таны ихэнх стресстэй байгаа юм ерөөсөө стресстэй шаардлагатай зүйлсүүд биш. Нэгт хоёрт стресснээр зохицуулагддаг зүйлс биш. Ерөөсөө стресс гэдэг зүйл яг илүү байгаад байна. За сэтгэл готрол ирээдүгээ бодох, ирээдүгээ бүтээх талаар хичээх эдгээр нь болохоор үр дүнтэй зүйлсүүд байгаа байхгүй. Үр дүнтэй гэдэг нь болохоор энэ зүйлсийг бодож, тунгааж ингэж зохицуулах нь үр дүнтэй, үр шимтэй, үр ашигтай хайчиж бас болохгүй зүйлсүүд. Харин энэ стресс, дими их стресстэй, overthink хийдэг, тэ хитрхи юм боддог ингээл юм болгоно гэж санаа зовдөг. Энэ болохоор бүр ингээд ерөөсөө л амар илүү байгаад байна. Амар илүү байгаа даа. Ерөөсөө юунд ч сайн биш зүгээр л илүү. Маш илүү 0.39 сахиусны та харагдаж байна. За сахиус нь өөр юу гэж зөвлөх үү? Queen of Pentacles, зоосын хатахан 8-ын сава. Энэ 8-ын сава титэм шиг харагдаж байна. Доошоо харсан унжаага титэм шиг харагдаж байна. Queen of Pentacles зоосынхтаа. Тийм таны сэтгэл, та сэтгэлийн төвшөнтэй дотоод ертөнц, таны дотоод ертөнц ууг нь бол их хайтаахан, шарах мархан гайгүй зэгцэрсэн, тэ дотоод ангаалт бясалгалаа аягуусаа хийдэг болсон. Энэ лүүгээ наалах хэрэгтэй. Тэгээ энэ лүүгээ наалах хэрэгтэй. Таны дотоод ертөнц аль хэзээ их таатай сайхан болчихсон байгаа. Гэтэл гаднах амьдрал, бодит амьдрал 3 хэмжээст амьдралаа хитрхи хурдан зохицуулах гэсэн хүсэл дээрээ сэй болоод дотоод амар амгалангаасаа холдоод хитрхи гадны зүйлсүүд дээр ингээд зууралдаад стресстэй тэ ингээд байна гэдэг зөвлөгөө орж ирж байна. Тэгэд энийх нь ерөндөг нь ерөөсөө л таны дотоод ертөнц угаасаа л амгалан байдаг. Энэ амар амгалан руугаа налж байгаарэ тэ. За одоо хүүхдээ уулзалт муулзалт хүний төрсөн өдөр бэлгэсэлт яах вэ наа гэж ингэж бодохоос өмнө ингэж стресстээс өмнө эсвэл оронд нь дотоод амар амгалан руугаа хандах хэрэгтэй. Тэгээ дотоод өөрийн дотоод руугаа хандах хэрэгтэй. Хандаж байгаарэ. Дотоодоос амар амгалан авч мэдэрч байгаарэ. Ингээд дотоодоо ингээд
Гэхдээ сууж авал centering гэж ярьдаг да. Шулмын заавал, шидийн заавал дээр ярьдаг centering төв рүүгээ орох. Одоо монголоор юу гэж ярьдаг юм болоо? Англиар бол centering гэж ярьдаг. Ингэж байгаарай. Энэ бол айгуу сайн өрнөдөг болноо. Бас бүх юмыг маш хурдан зохицуулах гэдэх шаардлага байхгүй юм шүү гэж сахуулсан зөвлөж байна. За уншлагын ингээ боллоо. Хараал сүрэг энергийн талаар бол ийм байна. За одоо бүгд нэмэлт хэсэг лүгээ шилжиж нэмэлт хэсэг дээр ерөөсөө ердүүл сахиусныхаа хэлэх үгсийг мессежийг сонсголноо бүгдээрээ. За яг ямар сэдвээр сахиусан тань мессеж хэлж өгмөөрэй. Тэрийг нь хараад үгүй, сэдвийг нь хараад үгүй. Ямар сэдвээр сахиусан тантай ярилцмаар байна вэ? Choice сонголтын талаар, хоёр сонголтын талаар ярилцаж өгөх болно. Understanding consequences. Үр нөлөөг ойлгох 9-ийн тодоо үзэр гарч ирж энэ сэдвээр бүгдээрээ нэмэлт дээр нь ярилцах болно. За хэрвээ та нэмэлтийг авахар шийдсэн бол comment ба description дээр холбоос нь бэлэн байж байгаа. Шууд тэрэн дээр дараад яг одоо ороод үзэх авах юм шүү. Чат бичиж нэмэлт авах шаардлагагүй юм шүү. За тэмээ туудахгүй уулзъя. Баярлалаа.